Энэ бол Хэнтэй аймгийн Бачраад сумын засаг даргын тамгын газар. Хулгайштай өвсөж ард түмнээ хуурам эхлэгч засаг захиргааны анхан шатны нэгж. Энэ дөрвсөн яриаг та бүхэндээ толлоолъё. Баяжуулах үйлдвэрт ашиглах усан хангамжийг дараах замуудаар хангах зүйтэй гэж үзэж байна. Үүнд шургуудгийн голоос нэмсэн хичээл авна. Баяжуулах үйлдвэрийн дэргэд үний худлаг гаргана. Одоо бүх юм энд хийх гэж шүү дээ. Энд бид чанад тавихгүй юу чанад одоо мөнгөө салийн чиргэлэхгүйгээр би одоо яаж авах гэж байна? Зүүн. Ийм уулыг ийм уулаар нь. Уулаар нь зөөхгүй би яаниж чинь би одоо конвейер тавиад ялгуулна гэж байгаа. Ялгсан цагаан чулууга агнуур тавиачаад тэрэмт чинь. Тэрэмдээ цаашаа чинь бид нэр одоо юу юм өстой жоохон чулуу. За одоо таны амнаас бол ийм одоо бид манай хийж байгаа. Ийм юм чинь энэ ингээ батлагдсан эдвэлгийн университетийн төвийн хурдаар батлагдсан тэр юм чинь юм шүү. Тэгэхээр ингээд усаа хурдгийн багаас авсан баяжуулах үйлдвэрээ энд байна. Ингээд бичсэн. Ингээд ам зөрөөд багтэр яг. Надаас өөр одоо тэнд нэг уурхаа ирчих хүн байхгүй дээ. Алт олборлон алтан нутгаан сэндийлэгчдийн амнаас унах үг бүхэн худлаа байдгийн амьдрал дээрх бодит жишээ энэ буюу. Ахмадын алтан сургаалаан залуу үедээ айлдаад хүндлэл өргөмжлөлийн дээдийг хүртэж суух ёстой энэ буурайг хүн бүхэн хараас зүхэж тал талаас нь дарж давшилна. Үхүүл таарна. Таны харахаар уурна гэж байна. Чи өгчхүүл бид амармаар байна гэсэн юм ярьж илээ. Одоо тэгэж Эрдэм бохинд тэгж л хурж штэ хүмүүс. Харин тийм л байна. Тэгээд одоо бас энэ хууль юу хүн төрсөн юу гэж бодож штэ. Төрсөн юу хүмүүстэй. Монгол хүмүүстэй. Яха паспортын дээр Монгол гэсэн. Би улсууд харах царай Монгол хүмүүс. Хужаа мужаа гэдэг намаа гэж одоо элдвэр хэлээ. Ахмад ийм л байгаа байхгүй. Хэцүү л байна. Иргэдэн хуурч мэхэлж, ирээдүгээсээ хулгайлж амжоогох энэ цагийн их нүглийг одоо яах вэ? Төр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаар хөдлөе одоо өшөө яах вэ?